Өнөөдрийн хичээл бол IELTS Speaking болон Writing IE-ийн шалгалтанд гол санаагаа хэрхэн илүү оновчтой баялаг жишээнүүдээр дэмжиж өөрийн оноог 7.5 болон түүнээс дээш түвшинд хүргэх талаар хөндөно. Энэ хичээл нь таны хариултыг илүү гүн гүнзгий яг таг болгоход туслана. Гол санаагаа жишээгээр баяжуулах нь зүгээр нэг үг нэмэх биш харин IELTS IE-ийн Fluency and Coherence шалгуурыг шууд дээшлүүлдэг. To illustrate my point гэж эхлэх нь таны яриаг илүү зохион байгуулалттай болгож for instance a case in point is зэрэг хэлэхүүд нь таны lexical resource буюу үгийн баялаг хэлэхэд. Энэ нь таны хариултыг илүү гүнзгий, сонирхолтой болгоно. Нөхцөл өгүүлбэр буюу relative clauses таны жишээг илүү тодорхой академик түвшинд тайлбарлахад тусалдаг. Жишээ нь Many students struggle with academic writing, which is a common challenge in university. Энд which энэ өмнөх санаагаа дэлгэрүүлж илүү баялаг өгүүлбэр үүсгэдэг. Энэ нь таны grammatical range IIG дээшлүүлж 7.5 оноо авахд нөлөөлдөг. Одоо бид энгийн band 6.1 түвшний жишээ болон band 8.1 түвшний жишээний ялгааг харцгаая. I like sports. For example, basketball. Энэ хэтэрхий энгийн ямар ч дэлгэрүүлэлтгүй. Харин I'm a keen sports enthusiast, particularly basketball, which has taught me invaluable lessons about teamwork and perseverance. Гэдэг өгүүлбэрт үгийн баялаг, нөхцөл өгүүлбэр, утгын гүн зэрэг нь бүрэн хангагдсан юм. Энэ бол оноо авах гол ялгаа. Жишээгээ илүү уран академик түвшинд танилцуулахын тулд бид зарим холбоос үгсийг ашиглаж болно. Exemplify гэдэг үг нь ямар нэгэн зүйлийг жишээгээр тодорхойлох гэсэн утгатай. Мөн a prime example of гэдэг хэллэг нь тухайн санааны хамгийн тод жишээг онцлоход хэрэглэгддэг. Эдгээр нь таны lexical resource IG баяжуулж илэрхийлэх чадварыг дээшлүүлдэг. Одоо та бүхэн өөрийн ойлголтоо шалгахын тулд дасгал ажил хийцгээе. Technology has significantly transformed modern education гэсэн гол санааг хамгийн сайн дэмжсэн жишээг сонгоно уу? А, Б, эсвэл С? Зөв хариулт бол Б сонголт. Яагаад гэвэл энэ зөвхөн баримт хэлхээс гадна дэлгэрүүлж тайлбарласан юм. Энэ бол band 7.5 түвшний хариулт байх ёстой. IELTS Writing IE task 2-нд эсвэл Speaking in part 2-3-нд таны хариултыг илүү зохион байгуулалттай болгох нэгэн үр дүнтэй бүтцбий. Эхлээд topic sentence буюу гол санаагаа илэрхийлээд дараа нь дэд санаа тус бүрийг жишээгээр баяжуулаарай. Энэ нь таны хариултыг илүү логиктой, уялдаа холбоотой болгодог. Эцэст нь дүгнсэн өгүүлбэрээр өндөрлөхөө мартаарай. Өнөөдрийн хичээлээр бид гол санаагаа хэрхэн үр дүнтэй жишээгээр баяжуулж IELTS IE өндөр онооны шалгуурыг хангах талаар судлан мэдлээ. Санаагаа зөвхөн хэлээд зогсохгүй, түүнийгээ баттай жишээгээр дэмжих нь таны оноог дээшлүүлэх гол түлхүүр гэдгийг санаж яваарай. Өөрийгөө үргэлж дадлагжуулж, жишээ ашиглах ур чадвараа сайжруулаарай. Баяртай.